Явлаа 1 2 3. Сайн байцгаана уу? Энэ өдрийн миний хүргэе. Миний номын бичлэгт эргээд тавтай морил энэ удаа ганцаараа биш найзтайгаа бичлэг хийхээр ирсэн байна. Тэгээд Мадлаптай хамтдаа энэ 6 номыг уншсан байгаа. Сэтгэлээ хавуулцгаа. Тэгээд энэ номнуудыг санал болгоё. За хамгийн эхний бит хоёрын танилцуулах ном бол Үу Хагийн Цусаа одолцсон тэмдэглэл гэдэг ном байгаа. Өмнө нь хоёулаа нөгөө нэг амьдрахыг нь уншижсэн тийм. Тэгээд бит хоёрт ер нь таалагдсан болохоор энийг авч уншсан байгаа. За энэ дээр ерөнхийдөө товчхондоо ямар үйл явдал гардгүй гэх юм бол нөгөө нэг хиттийн соёлын хувьсгалын үеэр одоо болж байгаа үйл явдал тэр дундаа нэгэн гэр бүлийн амьдралын тухай гардаг. За тэгээд тэр үрхийн тэргүүн болохоор ар гэгээд хижээхийн тулд амиа залгуулахын тулд одоо хиттад цусаа худалддаг байгаа. Тэр үед бол цусаа худалдан гэдэг нь бол одоо амиа дэнчин тавьж байгаа адилтын маш хүнд хэцүү сорилт байсан. Тэгээд тэр хүн болохоор зөвхөн гэр бүлийнхаа төлөө өөрийнхөө төлөө биш нэг цусаа худалддаг тийм айгуу тийм сэтгэл эмзэглүүлэн роман байсан юм аа. За чиний хувьд ямар санагдсан бэ? Зэрэгс ч байна. Зэрэгс ч байна. Аль хэлцэн гоё заа. Миний хувьд бол хиттийн уран зохиолч байна, кино урлагч байна. Амьдралтай хамгийн ойрхон ямар ч тийм гоё харагдуулахыг хүсдэггүй. Бүр яг байгаагаар нь яг зовсон бол зовсноор нь бүх юм илэрхийлэн таалагдсан. Тэгээ энэ номны хувьд гэсэн яг л хэцүү амьдрал, яг л зовлон, тэгэл яг л нэг гэр бүлийн жаргал маш энгийн байдаг нь юу тийм санагдсан. Тэгээд надад болохоор бас бүр Үу Хагийн ингээ хоёр номыг хоёрыг л уншсан л та нэг олон ном уншиж үзэн. Гэхдээ бүр хитрхи их зовлон бас оруулт юм шиг ганц хоёр санагдсан шүү. Сандыг санагдсан уу? Зовлон баг. Уус хитрхи их зовдөг байсан юм шүү те. Тийм юм шиг байна. Хитрхи их зовлонгоос нь багчсан сурамж авахтай. Тийм ер нь бол өгүүлж байгаа санаа. За энэ бас нэг гардаг юу нь болохоор тэр нөгөө тусаа худалдаад байгаа манай хүн чинь өөрийнхөө 3 хүүхэдтэй, нэг нь болохоор өөрийнх нь хүүхэд биш, хоёр нь яг өөрийнх нь хүүхэд гэдэг байхгүй юу. Тэгээд өөр хүүхдүүдийн төлөө тэд нарыг ингээд тэжээхийн тулд тусаа худалддаг. Тэгээд тэр нэг одоо өөрийнх нь биш хүүхдийг болохоор нөгөө өөрийнх биш гэж ад үзсэн юм байхгүй зүгээр одоо төрөөснө нь биш өсгсөн нь эцэг болд юм а гэдэг юуг амар сайн харуулдаг. Тэгээд нэг харилцаа юм. Эхлээд айгүй маш их ад үзэж агаад яаж хувирж ийн гэдэг яг тэр нөгөө хоорондын харилцааны хувирлал нь аяа маш гоё юмсэн те. Яаж эхэлж, яаж өөрнөд, яаж дууссан гэдэг бол шал эсрэг боловдлоо. Зөвхөн гэр бүлийнхэн төлөө л ингэдэг те. Тэгээ өөрийнхөө төлөө өөрөө хоол аваад идчихэж гэдэг юм уу. Тийм утгаараа л ерөөсөө тусаа худалдахгүй. Энэ тусаа худалдах нь бол тэр үед одоо өхөн маш тийм эрүүл мэндийн хувьд үнэхээр тусаа худалдсан зарим хүмүүс шууд газар дээр нас ордог ч юм уу. Тийм тохиолдол амир гардаг гэсэн юм шиг байгаа тийм. Гоё роман унши тэгээд тийм амьдралын тухай унши гэх юм бол энэ номыг санал болгож байна. Маш сэтгэл хөдлөсөн ном байгаа. За, энэ номлогоор. За, хоёр дахь нь болохоор бидний хайрц зохиолч Орхан Памук. Стамбул хотын хүү Орхан Памукийн зохиол байгаа. Энд нь болохоор бид нартай нас чацуу оюутан залуу уншсан номынхоо нөлөөнд ороод ямар ядал явдалтай туулж байгаа гардаг. Энэ нь болохоор энэ Үу Хагийн Цусаа худалдсан тэмдэглэлээс ялгаатай нь болохоор амьдралаас хит хол тийм фантазны тэгсэн хэрний бас яг бүр фантази биш. Яг бодит амьдрал хэрнээ ингээд бодит амьдралаас тасрахыг хүсэж байгаа хүн юм шиг байна тийм. Тэгээд тэрийг бас ялгахад маш хэцүү санагдсан. Тэр номныхаа нөлөөлөлд ороод одоо шинэ амьдралаа эхлүүлж байгаа хүн. Тэгээ яг зэгнээсээ аялаад байгаа мó үгүй ч юм уу. Зүгтж байсан юм уу бодлон ч юм уу тийм. Тэрийг бас дотроо бодоход их гоё байсан. Тэгээ бас нэг охин гардаг да. Жана тэр охины дүр маш их таалагдсан. Тэр охины яаж хүндэлж биширж хайрлж юм те тэр таалагдсан. Тэгээд энэ ном дээр одоо тэр уншаад байгаа ном биш үү? Тэр номынхаа тухай ингээд тэр номыг ингээд жинхэнэ номыг байвал уншмаар юм шиг амар санагддаг ингээд тэр дайны тухай амар яриад байдаг. Тэр дайныг хайгаад ингээд яваад байдаг. Номны тухай ном. Тийм номны тухай ном. Тэгээд юута Муракамитай айгуу төстэй санагдсан. Нэг тийм нэг залуу өөрийгөө хайж олоод фантазийн тухай тэгэл нэг тийм үлгэрийн мэт үйл явдлууд болоод тэр нь надтай тийм Муракамитай төстэй санагдсан. Тэгээд нөгөө Памукийн номд ер нь тэр үеийн нөгөө нэг Стамбул, Туркийн нөгөө улс төрийн бүх ном дэр гардаг. Энэгээр ч гэсэндээ тэр яг тэр улс төрийн зохион байгуулалттай нөгөө аллах энэ төрлийн тухай бас гардаг улс төрийн агуулга Монголын тухай гардаг юм билээ. Улс төрийн хувьд хүн амны хэрэг
Тэр надад бол залуу хүмүүс уншихад яг бидний үе оюутан хүүхдүүд уншвал аягүй гоё хаа. Тийм ээ. Яг оюутан. Яг өөрийгөө тавиад үзэхэд бол яг л тохирцог ном лээ. Тэгсэн байгаа. За ингээд бас санал болгох. Тийм залуучууд. Улс төр. За, дайж байгаа ном л орчихгүй. За энэ болохоор Richard David Precht гэдэг хүний би хэмбэ гэдэг ном байгаа. За энэ болохоор уран зохиолын биш илүү философийн тал руу ном байгаа. Герман зохиолч, герман философчин. Тэгээд зохиол ном. Энийг болохоор монголчууд орчуулахдаа ганцхан хүн биш олон мэрэгчлийн олон салбарын хүмүүс герман хэлнээс нийлж орчуулсан тийм ном байсан. Тэгээ агуулгын болохоор маш өргөн хүрээний агуулгыг хамарсан. Тэгээд ер нь ингээд нэг философийн асуултуудыг тавиад тэрэндээ хариулах маягаар энд сэдвүүдтэй явдаг. Тэгээд надад бол амар үзэл бодлын манд хэлсэн ном санагдсан шүү. Чиний хувьд нөгөө өөрийгөө таньж мэдхэд ингээд бүр яг доороос нь ахуулаад томортол нь бүх сэдвүүд байгаа тийм ухамсар гэж юу аа тогтолт гэж юу тэгэл цаашаа юу томроод тэгэхээр яг нэг багаас нь бас цэгц дараалтаа өөрийгөө болон бусад хүмүүсийг ойлгоход их зүгээр санагдсан. Тэгэхээр философиг бас маш тийм ойлгомжтой тайлбарсан гэсэн тийм нөгөө жишээнүүд дээр дан онл яриад байхгүй нөгөө философчдын амьдралыг жишээ татах юм санагдсан. Энэ хүн чинь өөрөө орчин үеийн хүн тэгээд дээр үеийн одоо Аристотелоос эхлээд тэгээд бүр философчдын төлөөллүүдээс ахуулаад тэр хүн ямар онол дэвшүүлж байсан, тэр хүний амьдралын замнал ямар байсан ч гэдэг юм. Тийм утгаар амар их гаргадаг. Бид хоёр одоо дараагийн ном уншиж байгаа. Тэгээд хайрыг уншиж байгаа. Энэ тэгээ нэг редактор нь Молор Эрдэнэ философч болохоор ер нь бол өндөр хүлээлттэй байсан. Тэгээд тэр хүлээлтэд гэсэн хүрч чадсан. Тийм ном байгаа. За уран зохиолын биш ном унших дуртай хүмүүст бол highly recommend. Тийм. Философийн талаар ойлголтгүй ч энээс эхэлж болно тийм. Сэтгэл судлалын талаар бас өөрийгөө таньж мэдэх талаар энэ номоос эхэлж уншаарай. За. Энэ дараагийн ном нь болохоор How to be Parisian-ийн 2 дахь хэсэг нь буюу хөгшин гэхдээ арай дээр гэхдээ хөгшин гэдэг ном байгаа. Энийг яагаад авсан бэ гэхээр нэгдүгээр бот нь таашд маш их таалагдсан. Тэгээ маш их гоё амьдрах эрч хүч гоё ном байсан. Тийм учраас хоёрыг нь зүгээр гарчиг агуулгад нь ямар ч холбогдлогүйгээр шууд очиж авсан байгаа. Гэхдээ энэ ямар байсан бэ? Арай хөгшин байсан. Арай жоохон хоёул тагцсан ш санагдчих. Энэ яалчгүй нэг 40 нэмэх за 50 нэмэх ч юм уу хүүхдүүд нь тусдаа гарцсан тий. Их гоё нэг тийм гоё ихч нарын ном байсан. Гэхдээ энэ уртлын аяал амгаас зүгээр. Энэ ихтэй агуулгын жоохон хөгшин хүмүүстэй өрсөн гэсэн зургнууд нь бол тийм унших амар гоё ширин залуучуудад тийм гоё ном байсан. Охтодтой зөвлөж хэлээд инээ нэгний ботыг уншаарай. Тэгээ үнэхээр таалагдвал хоёр нь бол илүүдэхгүй байхад тий. Тэгээ бас яг энтэй адилхан нөгөө шиг капитан зөвлөгөөг юм. Тэр бас яг дэжгүй тий. Гоё зөвлөгөө. Ер нь Парис зүйлүүдийн Каролин де Магригийн номыг уншаарай. За одоо ингэ бидний дуртай хоёр ном хэлж байна. За дараагийн ном бол бидний хайр гэдэг. Стамбулын Стамбулын ном байгаа. Стамбул дурсамж багт гэдэг ном байна. За энэ болохоор өөрөө нөгөө нэг дуртгал маягаар бичсэн. Яг тийм уран зохиол юм бол биш байгаа. Тэгээ юу гэж тайлбарлах юм бэ? Стол дуртгал. За тэгээд дурсамжийн тийм өөрийнхөө баг насны нөгөө автобиографи юм шиг өөрийнхөө баг наснаас эхлээд ер нь ямар амьдрал туулж эхэлсэн, туулж явсан тэр замдаа болохоор ер нь нөгөө Туркийн түүхийг бас өгүүлждэг, энэ хотын түүхийг бас өгүүлждэг тийм ном байсан. Тэгээ амар гоё сая ер нь талаараа таалагдсан. Энэ яг өөрийнхөө түүхийг хоттойгоо бүр нэвт шовт уусгаж бичсэн байсан. Тэгээд Стамбул тухайн үеийн Стамбул хот бол яг Улаанбаатар хоттой маш адилхан санагдсан учраас гоё байсан. Тэгээд яг нүдэн дээр маш жоохноос одоо ухаан орсон цагаас эхлээд 17 нас хүртэл өөрийнхөө амьдралын зорилгыг олох хүртлээр маш гоё бичсэн. Тийм. Тэгээд энд нөгөө нэг зургууд байдаг. Зургууд амар гоё. Хар цагаан зургууд маш гоё. Стамбул аягүй гоё. Тийм. Тэгээд надад аягүй санагдсан. Орхан Памук зураач болохыг хүсдэг. 17 нас хүртэл маш их зураг зурсан. Тэгээ интернетээр хайж үзсэн чинь зурсан зураг нэг ч олдоогүй. Тийм үү. Тэгээ энэ номон дээр зургийн талаар маш их бичдэг мөртлөө өөрийнхөө зурсан зургийг нэг ч оруулаагүй. Сонирм байгаа. Тийм тий. Зураг амар их байдаг. Яг зурсан зураг нь бол байдаггүй. Тийм. Тэгээд хамгийн гоё нь төгсгөл нь байсан. Төгсгөл нь би зураач биш. Зохиолч болохоор шидлээ гэдээ тусдаг.
Тэгээд ингэ бичсэн байгаа. Энэ номыг чинь жилийн дотор өдөрт 12 цагаар сууж бичсэн шүү дээ. Тийм байсан. Тэгээ ер нь унших тутам ингээд бичиглэлийн хэв маяг нь ингээд цаанаасаа ингээд амар уусгадаг. Тэгсээ тэгээ бас нэг Улаанбаатартай зүтэй болохоор ингээд яг өөрсдийгөө бодоод бид нар ч гэсэн Улаанбаатарт яг л ингэж аж төрдөг хүмүүстэй яг л амьдрал ийм л байдаг та гэж уншиж байгаа юм шиг. Тэгээд нөгөө аав ээжийнхээ талаар их бичсэн надад бас нэг хүүхд хүмүүсийн талаар их мэдлэг олгож өгсөн. Тэгээ хүний ч дүүх юм шиг, хотын ч дүүх юм шиг тэгтээ аюу гоё. Тийм намаа. За дараагийнх нь миний хайртай. Габриэл Гарсиа Маркесийн Тахлын үеийн дурлал байгаа. 200 жилийн ганцаардлын уншсан тийм. Тэр нэг Нобелийн шагнал авсан. Энэ болохоор Тахлын үеийн дурлалыг Тахлын үеэр унших зориг төрсөн байгаа. Өмнө нь ерөөсөө унших гэж боддог байсан ч яг зориглож авч чадаагүй байсан. Цар Тахлын үеэр уншиж дууссан. Тийм энэ бол дурлалын талраад бүх сайхан муухай бузар булай гоё бүх дурлалын хэлбэр гардаг. Тэгээд хитэн жижиг хайрлаад байгаа тийм нэг хүн нэг насан туршдаа тэр хүнийг хайрлаж байгаа харин ямар агуу. Гэхдээ бас дүндүр намруулын гарсан. Тийм нэг хайртай хүний 54 жил хүлээс саргийн тоонд гэх бүр өөрөө тийм маш нэрийн тийм агуу хайр юм уу? Гэтэл хамгийн төсөөлөл нь хоёрыг үнэхээр за тэрийг та нар авч мэдэх байхаа тийм. Энэ бол хайрын нэвтрхий талил гэсэн үг. Бүх хайр гам. Гэтэ бас хайр гэхээр дан зөвхөн гоё сайхан юм бол байдгүй. Хүн хайрын төлөө юу гэж хийж болно? Ямар ч муухай юм хийж болно тийм. Эхлэхгүй би тэр өмнө төгсгөл ямар эсвэл хэлмээр санагдах юм. За удаан жил хайртай хүнээ хүлээсэн. Тэгээ манай хүн педо байсан. Тэр нь яг зохиолчийн шийдэл ахтаа. Гэтэ тэрийг оруулах гэсэн бол төгс гэж хэлэхэд маш ойртох зохиол байсан. Гэтэ тэр бас нэг юм санаатай оруулсан чимгэл ах л да. Чимгэл ах л да. Тэр бас санаа нөгөө нэг хүүхэд нь өөрөө бас зөрүүлж хайрлаж байгаа болохоор тэр бас хайр байх мөн л ах л та. Гэтэ ер нь хүлэн зөвшөөрөх тийм. Өөрөө талын эдтэй тэр охин ч 14-т 3-тай ч юм уу бараг тийм охин байгаа хөө тийм. Тэр хэсгэл нэлээд хэцүү байсан да. За тийм бусдаар бол тийм бусдаар бол хайрын талаар бүх зүйл хайрын нобл. Хайрын нобл авсан библ юм аа. Нобл прайзтай библ юм аа. За тийм баа. Хоёрын энэ уншсан номнууд энэ бүгд аюул таалагдсан. Тэгээ хүмүүсийг уншсан ч гэж магадгүй. Тэг уншаасаа гэж санал авч байгаа тэр номнуудаа хуваалцлаа. Энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Сайн үргэлж өгөөе. Тусах юм бэ? Тусах. Бүр хийж ойлгох юм. Тэнд ойлгосон. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Миний номын бичлэг зэрэгээ тавтай морил. Энэ удаа би ганцаараа биш найзтайгаа бичлэг хийх гээд ирсэн байна. За би яачаа. Онка. Чи яг марлаг ингэж хэлсний дараа юу хэлэхээр жолон шалгалтаа сэтсэн юм байна. 100 хүн үзснээр би амлж чинь. Тэгээ 100 ч бүр нэг өдөрт үзэхгүй 3-6 сарын дараа л 100 хүн үзсэн. Өдөрт ганцхан хүн үзсэн тийм юм. Өдөрт хоёр хүн бүтэн үзэхгүй. Бүтэн үзэхгүй нэг гүйлгчдэг байхгүй YouTube 65 секунд 50 секунд гүйлгчдэг байхгүй. Сайн байцгаана. Марлагийн үзэгчтэй. Марлаа өгсөн. За. Хилсэн маш тугасан. За үзэг судал модал бичлэгийг хэлүүлж байна. Сэнийх юм үлдээсэн үстэй. Гэлчгээ юу үлдэх вэ? Сэнийх 6 настай ч миний хэлсэн. Сайн байцгаана уу? За ингэж. Миний хоолыг бичлэгнэр гошноголоод байдаг. Тиймэр ч сайн байцгаана гэж хэлсэн чи яахад болно шүү дээ. За одоо нэг юм заавал 1-2 секунд үлдээхгүй зүгээр шууд залгаад гоё амьд харилцааг явуулчих шүү дээ. За. Малч чамд загнаа бичлэнтэй орж байгаа байхгүй юу? Тийм.
Жага хэцүү л. Нэг юм өө гэдэгтэй. Бичлэг хийх гэж байна. Бичлэг дээ. Оо тийм үү. Хилцэн шүү. Хүй таа. Хоорондоо жоохон наалдаа. За чаашаа. Ууга ийшээ ар. Ийшээ яг ийшээ. За хэлээ шүү. За хилцэн шүү дээ. Хэл. Миний намайг Би ашаахгүй. Ууга зүгээр чи ийшээ харж иж болно л ном руугаа харж ирсэн ч болно. чи надад тэг хитнэ шээ. Тэгэхээр царайч Би нөхөө. сандаа